За Венесуэлад юу болж байна? Та нар мэдэг бол өчигдөр Трамп Мадурог баривчлаад Трамп гэжтэй ер нь бол Израиль за еврейчүүдийн буруу тайлбарлахад за нэг маш олон юм байгаа. За газ энд нэг 30 секунд 60 секундын дотор. За Венесуэлад бол дэлхийн хамгийн том oil reserveтэй тий Америкчууд юунд дуртай вэ? Oilд дуртай. За тийм учраас тийшээ дайрсан. Мадуро өөрөө Израилийн эсрэг Палестиныг дэмждэг хүн. Тухайн үед Иракийг харангууд Ирак яасан бэлээ? Хусейнийг Америк алсан. Зүг үү? За тэгэнгүүт одоо Афганистан, Сирия, Чили, Венесуэла бүгд Америк режимд унаад улс нь гой болоогүй, улс нь улан доошоо унсан, улам ядуу болсон. За тэгээд энэ яагаад болж байгаа юм бэ? Яагаад яг одоо вэ гэвэл сая Epstein-ийн файл гарсан. Epstein файл дээр бичээсээс Трамп 13 настай охиныг хүчиндэж хүүхдийг төрүүлээд тэр хүүхдийг даалаа руу хайсан. Тэг гол руу хайсан. Энэ бол ил гарцаа. Тэгэл мэдээж одоо том сенсац хэрэгтэй. Том сенсац тавих ёстой. Тийм учраас Венесуэла руу дайрж байгаа. Венесуэла өөрөө одоо шинэ ерөнхийлөгчтэй болж байгаа. Тэг Мадурог барьсан байгаа. Тийм учраас одоо pro Israel эмэгтэй хүнийг сайн Nobel Prize хожсон. Тэрийг одоо ерөнхийлөгч болгож байгаа. Тэр эмэгтэй өөрөө улсаа тэр жигтэй зарж байгаа. За ер нь бол Венесуэлад ийм юм болж байгаа тий.